Сумын хор. Чи өөрөө ирээ суучих юм лээ. За. За сайн байна уу? Хол биш одоо саяхан би энэ номыг анх үзэж ин тэгээд бүх одоо гарцын бүгдээрээ юу нэг хэн хол биш тэгэхэд хол биш гэд байна. Тэгээд яг танд хол санагдсан юм байна уу гэж асуув. Баясалт байна. Эсвэл та бүр юунаас ч яахгүй юу ч бүр юм ойрхон хол биш санагддаг болцсон юм уу? За баярлалаа сумухаартай бас их хүнд асуулт асууж шүү дээ. Тэр хол санагдсан юм нь ийм юм байсан. Би нэг 5200 метрийн нэг юм 5200 өндрийн нэг юм юу байдаг. Дов байдаг. Тэгээ би ер нь сая энэ уулан дээр явахд чинь манай аав явсан ба. Аав явсан. Тэгээ би ингээд хараад байсан чинь ер нь аавтайгаа зураг баг авахулж байгаагүй. Ингээд хой ховор аавтайгаа хамтдаа ингээд зураг авахсан юм ховор. Тэгээд гинт надад тэгж бодсон. Энэ аавтайгаа нэг зураг авахлаа. 5200. Яагаад тэгж бодсон бэ гэхээр хүн тэгж бодсон юм. Дахиад хизээч гэж бодсон. Дахиад хизээч. Дахиад аав бит хоёр хизээч чинь 5200 м дээр дахиж хурж ирээлээ дээ. Эргээд одоо аав маань ингээд бас 60 гараад ингээд нассан хурж ин дээ. Дараа нь явж чадаач үгүй ч юм. Тэгэхээр энд бол үүтэйгээ ч юм уу хүүхдээ бол хамаагүй. Энд бол аавтайгаа нэг зураг авах хэрэгтэй юм байна гэх. Манай хамгийн өндөр настай манай баг дотор аав байсан л дээ. Тэгээ аавас гуугаад аав хоёлаа нэг зураг авах. Би ер нь тэгэж асууж байгаа юм. Тэгээ аавас гуугаад хоёлаа нэг зураг авах л яа. Тэгээд аавтай би нэг тэнд зураг авах. Тэгээд тэрний дараа болохоор одоо энэ чинь хорвоо ертөнц шүү дээ. Тэгээд аав манаас их хол явчих магадгүй юм байна шүү. Тэгэхээр нөгөө хүн юмыг хоош нь тавьж болдгоо юм. Дараа нь гэж болдгоо юм байна л дээ. Дахиад хизээч гэдэг юм. Хүн дахиад дараа болчихно гэж бодож байгаа л дараа хизээч болохооргүй энэ амьдрал өнгөрчдөг юм байна гэж бодсон. Тэгээд ингээд автагаар нэг зураг авах болчих таа гэж бодсон. Тэгээд тэр хол их хэцүү. Тэр одоо тэрнийг бол бид нэр дурсамжиндаа ойрхон байхаас бид нар чадал хүч байхгүй. Тэгэхээр өнөөдөр бид нар таш балбаргаа хийсэн амьддаа бие биенээ хайрлах гэдэг шүлэг шиг байгаа үед нь бид нар харамсахааргүй л амьдрах хэрэгтэй юм. Сүүлд нь ингээд манай монголчууд нэг муу зам байдаг л да. Амьд байхад нь бид нар ингээд тэрийг ойлгохгүй явсаад байхгүй болсныхын дараа ингээд уйлаа л дуулаа л гэдэг. Тэгээ амьд байхад нь хаана байсан юм бэ гэж. Тэр үед нь сайхан хайрлал та тийм ээ. Цуг байх үед л тэр цаг хугацааг жинхэнэ найз нөхөр шиг, аав ээж шиг, ахын дүү шиг байл. Бүх юм өнгөрсний дараа ингээл арх угаал үйлээд байдаг. Тэр маань ээж минь сайхан да. Лаван хоргон дээлээ өмсөн. Тэр дээлээ өмсөхтэн цугл тэр аргалт явж байхгүй яасан гэдэг. Тэр тэнтэй адилхан тэр холд эргэж ирэхгүй хол болцсон үед бол хичнээн хол биш гээд бас нэмэр байхгүй. Хорвоо юм байна гэж бодсон. Тэгээд тэр л их хол байж магадгүй юм байна. За хамаг хортой асуудал юм. Таваад амар хортой яриулт юм байна шүү дээ. Яг таны тэр гэр бүлэрээ ингээд ойрхон сууж шүү дээ. Аавынх нь баг чонхоо нэгээд гадагшлан гараа өргөхтэй л баг олоод харчихна гэдэг номон дээр бичиж. Тэгээд тэр хэсэгтээс яг хамаг холын жээ баг энэ жээ байхаа гэж бодсон. Жохогч өөрөө бичсэн байна. Тэр нэг хэсэгт нь юу бичсэн байдаг вэ? Хамаг сүлд нь одоо та өгчихээр
дүүгийнхээр аавынхаараа ямар ч нэг шилтгаангүй зүгээр тэднийхээс нэг халив ч юм уу, хайч ч юм уу, ямар ч тийм хэрэгцээ шаардлагагүйгээр зөөлхөр орё гэсэн тийм үгээр төгсгсөн байна. Тэгэхээр тэр хэсгийг заавал уншаарай. Бурхны сургаалд байдаг. Үнэ эм нас гэдэг үл салхинд асаасан жул мэд. Салхи нэг нөөжөд л өгөхөд тэр жул дэлбэж эхэлнэ гэсэн. Тэгэхээр энэ ижил нарны дор гэрэл сүдрээ ижилдэг нь үл наран хүртэл сүдэртэй байдаг шнэ тийм ээ. Тэгэхээр одоо яг жохогчийн биднэрт өвөө гэсэн тэр санааг өдөр ингээд зөвөр хүлээж авч явал энэ үйл жинхэнэ номын утга дэлгэрч байна гэж ойлгож байна. За тэгээд бас нэг хүн асууж байна. Энэ үл чахам сүжигээр ирсэн асуулт. За манай лайв явж байна, шоу нэвтрүүлэг явж байна. Шанхайгаас нэг хүн асуусан юм байна. Энэ номын төгсгөл бичсэн энэ жихаа хэн зориулсан бэ гэж. За энэ жихааны талаар бас ярьж өгнө гэсэн байна. Тэр захаа их учиртай. Тэр нэг юм уралдаан болсон. За 10 жилийн хүүхдүүд шүү дээ. Дон сургуулийн хүүхдүүд юм байна. Тэгээд ийм эсэ одоо ийм нийтлэлийн уралдаан болоо. Тэрэнд нэг хүүхэд төрүүлээд. Тэгээд тэр хүүхдийн төрүүлсэн юуг юм. Одоо тэр хүүхдэд уран зориг болгоод одоо тэр номын хамгийн сүүлд нь оруулж гисэн. Тэр хүүхэд болохоор бас нэг ээжтэйгээ тэр нэг ахыгаа солон одоо гадаадд байгаа солонгост байгаа ах дээрээ нэг очие гэсэн тийм хүсэлтэй. Тэгээд тэрнийг болохоор ингээд тэр эсэнд нийтлэлтэй бол бичсэн байгаа л да. Тэгээд тэрний талаар их сэтгэл одоо хөдөлгөөн сайхан нийтлэл бичсэн. Тэрийг нь оруулсан. Тийм одоо зүйл. Тэгэхээр хамгийн сүүлийн нэг нийтлэл бол тэр нэг жоохон охины бичсэн нийтлэл байгаа. Тэгээд за манай ахуй далуураас ч гэсэн одоо ийм асуултуудаа тавьж болно. Уншсан шиг хамаагүй. За асуу. Өөрөөр нь бас асуултаа За мэдээж. сайн байцгаана уу. Би Улаанбаатар хотоос зорж ирсэн. Тэгээд энэ номыг 200 сарын өмнө уншсан юм уу та. Тэгээд нөгөө намчаа хайхны нөгөө хэрэгслийн уулын хэрэгслийн дэлгүүрээс авсан $100 амьсыг уул руугаа гараад буудлаа өмсөж тусгаж барсноо гэж хэлсэн байна. за бүр их нарийн гоё юм асууж байна. 3500 метрийн одоо ер нь Эверест руу явж байгаа хүмүүсийн хамгийн анхны том даваа. Хамгийн одоо анхны том даваа намчээ даваа гэж үү. Тэр намчээ гэдэг бол одоо 3500. Тэрний даваа цааш олон даваа байна л да. Тэрний одоо хамгийн их хэцүү даваа намчээ. Тэр намчаан дээр гарсны дараа бол тэр хамгийн сүүлийн дэлгүүр байдаг. Цаашгаа дэлгүүр юм байхгүй тэ. Тэн дээр бол ингээ хамгийн одоо хэрэгтэй юмаа тэндээс л авна гэсэн. Тэгээ тэрнээс дээшээгээ явсаар ер нь бол за баг энэ хууль дүрм хууль гэж баг байхгүй. Яг хүний л ертөнц. Тэнд одоо чиний баян ядуу дарга зэрэг хэм байсан ямар ч хамаагүй болно. Чи цагдаа дуудна гэж цагдаа байхгүй. Тэр өөр тийм засаг захиргаач гэж байхгүй. Тэр яг уул шүү дээ. Тэр намчигээс болохоор за энэ манай Улаанбаатараас ирсэн уншигч маань би юу асууж байгааг нь ойлгож байна. Тэр болохоор энэ уулын хувцс гэдэг жоохон үнэтэй. Тэгээд учиртай. Тэгээд би мөнгө хэмнэх гээд оймс аяга үнэтэй байдаг байхгүй. Тэгэхээр зүгээр нэг юм зүгээр энгийн хямдхан оймс авчиж тэгсэн чинь тэр оймс ингээд нэг өдөр өмсөд миний энэ артлын ингээд бүр цус гараад ингээд явхаа байсан. Бороо нь холгоод. Тэр яг зориултын уулын оймс биш болохоор гэж. Тэгээд тэр уулан дээр очиод одоо $100 гэдэг чи одоо юу гэсэн үг вэ? Нилээ үнэтэй шүү дээ. Тэгээд оймс авч байгаа шүү дээ. Тэгээд тэр хүн мөнгийг бас хэмнэх юмдаа л хэмнэхгүй бол тэр чин дандаа учиртай. Тэр уулан дээр явдаг оймс гэдэг чи өөрөө бүр тусдаа. Тэгээд тэр уулнаас $100 оймсыг бол би 4 өдөр 5 өдөр өмсөх зүг зүгээр яг ч. Тэгтээ нэг хямдхан оймс хэмнэж байгаад энд ингээд цус гараад хөл явж болох байлжсэн. Тэгээд яг тэн дээр бол тийм юм билээ. Ер нь тэгээд хүнд нөгөө нэг ийм нэг үг байгаа. Хүнд нөгөө нэг хүн ингэж боддгоо гинэ. Би тэр жил
тийм мөнгө үрцэндээ гэж боддог юм. Одоо би гэтээ тийм юм үзэж чадаагүй л гэж харамсдаг гэж. Тэр хүн эргээд харахад үрсэн мөнгөндөө биш үзэж чадаагүй газартаа харамсдаг гэдэг тийм үү. Тэгэхээр тэр үед ингээд би 2021 оны 5 сард одоо хэдэн төм яана ингээд үрцэндээ гэж хүн боддог юм байна л. Би тэр газар очиж чадаагүй гэж боддог. Тэгэхээр хүн газар үзэж яваа хүн бол тэн дээр одоо тэр зоос мөнгийг бол ариулах хэрэг байна. Зүгээр хуц хонор бол хамаагүй шүү дээ. Тэгэхээр тэрнтэй адилхан бол саяны тэр $100 аймс бол намайг 90 хүртэл тэр сайхан чанартай хэвээрээ одоо ч гэсэн тэр шүүгэнд байж тэр ууланд явах тэр байж. Тэгэхээр тэр учиртай шууд тэр муу аймс шууд ингээл 2-1 хоног цус гараад хөл явж чадах болчихсон тийм. За баярлалаа. Юу дараагийн асуултын мөн зөвхөн сүжээний комментиг уншаад байя. Чадраавалын ган жавхлан гэх ийм жохогчийн алдрыг нөгөө тунгалаг тамирыг бичдэг лодой дамбын дүү мөн үү гэх. Хора. Чаг хугацааны төрөлх байсан. Гэхдээ бэлэг юм бэлтэй. Миний хамгийн хайртай зохиолч одоо манай Монголын 100-ны Монголын роман Тунгалаг тамир гэдэг романыг бичсэн. Боолтой аймгийн Чадраалын лодой дам гэдэг энэ сайхан зохиолчтой нэг овогтой гэдэг надад бас юм ерөөлтэй сайхан сэтгэл явуулжээ. Тэгээд одоо би бол байнгын найзуудтайгаа явахдаа бид дандаа Тунгалаг тамир гэдэг тамирын голын хөвөн дээр очиж одоо майхан саваа ингэ засж байгаа гадаа бид нар унтдаг. Тэр Тунгалаг тамир гэдэг одоо тэр 100-ны шилдэг роман дээр гардаг тэр Монголын Аранга аймгийн их тамир суманд байдаг тэр тамирын гол гэдэг үнэхээр тэр номон дээрээ гардаг шиг сайхан гол байдаг. Тэр нэг сайхан тэр усны шууган за тэр чимээ тэр бол хүнийг имжлэн шүү. Тэгээ бид нар бол тэнд бүр ингэ албаар ингэ майхан унтдаг. Гадаа зөвхөн шууд гадаа унтчихдаг. Одоо нэг юу ягаал гадаа унтаад ирдэг. Тэгээ тэр та хэд маань ч гэсэн одоо өөр Монголын ахын дүүс маань Монголд очивол бас нэг тэрэлч гэдэг ингээ орхон явахгүйгээр бас нэг ядаж тэр роман дээр гардаг Арангаа аймаг ороод Тунгалаг тамирын хөвөн дээр очиж унтж үзээрэй гэж та бүхэндээ бас хэлмээр байна. Тэр хүний бичсэн тэр роман, тэр ном, тэр ихтгэлт баян тийм ээ. Тэр одоо юу ч юм бол үнэхээр сайхан газар байдаг шүү тийм. Баярлалаа. За. Дараа асуух юм байна. Жаасан байж ханаа. Тэгээд би өчигдөр Дорноо гүшээс ийм нөө хол бишгсэн номын нээлтсэн сургууль сонссон. Тэрнээс удаагүй ингээд видео дугаарлууд ингээд жараагшин тэр нээлтийг үжижсэн гэтэл тэрнээс энэ номыг хододож авсангүй. Өнөөдөр тэгээд жохогчтой уулзсанд бас уншиж амжаагүй байна. Миний ингээд энэ нээлтэд орсон дараа хамгийн их санагдсан жохогч маш биширсэн тоосон. Тэгсээр гэр бүлийн талаас авчихад танай ийм өндөр амжилтанд хүрсэн. Тэгсээр энэ хичнээн улсаар тойрсон, хичнээн хэдий мэдсэн. Тэрнээс бас үчихэд бол аймаар сайхан намуухан амар амгалан хүн. Тэрнээс хичнээн ажлын бас ингээ амжуулж хийждэг. Ийм мондог хүн. Тэрнээс би ингээд гэрий чинь аав ээжийн чинь тэр манус уугал гэр бүл гэж хэлдэг шүү дээ. Юншин жаагийн. Ямар айлгэр аав ээж таны бол ийм өндөр түвшинд хүргэсэн. Хамгийн чухал энх юу н хаа байна уу? Бид ингэж хөөхт хүмүүжүүлэх талаар аль талаар гिचээв таарна гэсний хамаад манус нэг хэлж гэнэ. Баярлалаа. Ямар сайхан асуулт вэ? Билбэ яг хүн нөгөө алим модноосоо хол ундгүй гэдэг нэг үг байдаг. Ямар аав ээж байна? Тийм одоо үр хөвгт байдгаа гэсэн санаа. Тэгээд миний аав ээж маань гайхалтай сайхан хүмүүс байдаг юм аа. Өнөөдөр миний ээжийн төрсөн өдөр. Ээж маань сайхан эмч хүн байна. Миний аав маань сайхан цэрэг хүн байдаг. Тийм. Манай аав ээж хоёр маань хоёлаа тийм нэг нь эмч, нэг нь цэрэг. Ээж маань сайхан Завхан аймгийн Завхан мандалсан хүн тийм. Сайхан элстэй нутгийн хүн байгаа. Хангаач нутаг байна. Тэгээд аав маань бол одоо говийн нутгийн Баян цагаан гэдэг
Тэгээд би их жоохон аав ээж маань бас их тийм зоригт манай аав цэрэг хүн болоод ч тэр юу. Би 6-аас хүрээгүй баг. 15 настай байхад намайг гадагшаа явуулж ирсэн. Тэгэхэд ч одоо 15 нас гэдэг чи юу вэ те? Тэгээд би Солонгос улс руу ганцаараа өргөвчөө өрөөд явж ирсэн. Тэгээд тэр үед бол би аав ээжтэй жоохон гомдчихжээ. Гэрээ саналаа, мөнгө зоос хэцүү, гадны улсад 15 настай. Яг намайг ингээд жоохон багт ингээд явуулчихва. Гэртээ сайхан байжсэн шүү дээ. Тэгээд тэр Солонгос улсад очиод яг энэ амьдралтай ингээд нүүр тулсан л да. Өөдөөс ингээд сайн байна уу гэд. Байрны түрээс гэд ингээд сургалтын төлбөр гэд ингээд орж ирж байсан. Тэгэхэд яг хөө Монгол хүн бол Монгол хүнийг ер нь хаанч аваачаад ингээд Шанхай байна уу, Америк байна уу, Солонгос байна аваачаад тавихад Монгол хүн бол тийм заавал өөр уучраа болоод бусад хүмүүсээс илүү амьдрал авчдаг. Манай нүүдэлчдийн давуу тал тийм байна. Ямар ч газар бид нар дасан зохицоод тэр газар уучраа болоод амьдарч чаддаг. Тэгээ намайг 15 настай хүүхдийг аваачаад тавихад би тэнд нэг 2 жил сурахад бол би ингээд 2 жилийн дараа бол ямар ч солонгос хүнээс дутгааргүй солонгосоор яриад тэнд нь ажиллаад мөнгө зоос олоод ингээд эхэлчихсэн. Тэгээд тэрний дараа энэ Бээжин гэдэг хотод ирээд 1 жил хятад хэл сураад тэгээд 4 жил тэр одоо Цажиндаашвэ гэдэг тэр сургуульд бакалавр одоо бизнесийн сургууль сураад тэгээ Америкт сураад явж. Тэгээд аав маань намайг ингээд бүр хэлээл ингээд миний хүү гэл ингээд эрхлүүлээл ингээд хэлсэн бол би тийм хэмжээний дархлаа бие даах амьдрах чадвартай болохгүй байсан л да. Тэгээд ингээд тэр үе дотроо бас хэцүү л байсан баг. Ингээд үдэ амжаал явуулсан. Ганц биш ганц хүн маань дээрээ ихч доороо охин дүүтэй л да. Тэгээд ганц хүүгээ ингээд шууд нүдэ анал чи Монгол хүн чинь чадна гэдээ намайг явуулж ирсэн. Тэгээд тэрнээс чинь би 10 жил 9 жил би гадаадд 3 улсад амьдраад сураад явсан. Тэгээд одоо л би баярлалаа. Тэр үед би гомдож ирсэн шүү. Тэр үед гэрээ санаал мөнгө олох хэрэгтэй болоод ажил хийгээл 18 нас хүрээгүй болохоор ажил хийж чадахгүй. Дандаа хулгайн ажил хийн. Дандаа шөнийн ажил хийн. Тэр хууль босон шүү дээ. 18 нас хүрээгүй. Тэгэхээр хулгайн ажил гэдгийг буруугаар ойлгож болохгүй шүү. Тэр одоо гадаадд явж байхдаа нөгөө нэг хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй. Лов чандан гэсэн юм байхгүй. Гадаадын иргэнийг дураараа юу хөдөлмөрлөж ажиллаж болохгүй. Тэгэхээр одоо нууцаар очиж хөдөлмөр. Нууцаар. Тэгээ шүн ажил хийн. Тэгээд нэг юм намайг бүр нэг хүний үйлдвэр мөлөрт гаднаас нь ингээд орой 8 цагт төвччихдэг. Хаалганд төвччихсэн. Нэг гойн мөг. Тэгээд орой 8-аас өглөө 6 цагт ирээд намайг онгойлгодог. Би тэнд нэг үйлдвэрийн нэг юм хийгээл. Тэгэл ингээд шүн ингээд гэрээ санаал нэг гойн идэл. Тэгэл өглөө намайг онгойлгол. Тэгэл би сургууль руугаа 8 цагийн сургууль руу явж. Тэгээд нөгөө 18-наас хүрээгүй бол дандаа тийм муу ажил болдог. Одоо хулгай гэхээр нууцсан ажил тийм. Тэгэл тэр үед баг хүний хийж чадах хамгийн муу ажлыг би бүгдийг хийсэн. Би жорлон хүртэл сурвалж ирсэн шүү. Солонгосод тийм. Одоо тэр чинь бас их хамгийн муу ажилдаа орно шүү дээ. Тэгээ тэрийг бүгдийг хийсэн л дээ. Тэгээ яг хүн ажлыг голдог болохоос ажил хүнийг голдгоо гэж үг байгаа. Тэгээд ямар ч байсан амьдрах гэдэг үзсэн. Тэгээд тэрнийхээ тэр 15 6 насныхаа амьдралын олж авсан зүйлээрээ л өнөөдрийг хүртэл бас явж байгаа гэж бодлоо. Одоо хүртэл гомдсоор. Одоо гомдох байсан. Одоо би 3 хүүтэй шүү дээ. Би одоо тэднийг 16 нас хүртэл сайхан монгол хүн болгоно. Тийм. Англиарч яриад хэрэггүй сайхан монгол хүн болгоно. Монголын 21 аймгаар би бүгд 3 хүүгээ бүгдийг авч явна. Миний хөрөнгө оруулалт тэр. Тэгээд Монгол сайхан монгол хэлтэй, сайхан монгол сэтгэхүйтэй, сайхан морин малаа сайхан ундаг, сайхан нүүдэлч аач хугаа мэддэг, хөдөө байж чаддаг, сайхан монгол хүн бол 3 хүүгээ. Тэгээ 16 настай би бүгдийг явуул. Монголоос явуул. Явж амьдралыг үүсгэж явуул. Яг өөрөө явсан байдал. Хүн 16 нас хүртлээр ямар хүн болж төлөвшин тэр хүн үрд мөх насаараа тийм л байдаг. Тэгээ цаашаа Америкт очиод 10 жил болсон ч тэр хүүхэд Монголоо алдахгүй. Тэр жоохон наснда хитрхи их хятад англи гадаад болоо явуул тэр том болоод ч гэсэн бас сайн монгол хүн болж чадахгүй. Тэр ерөөсөө чухал асуудал юм. Тэгэхээр манай Монгол тийм ном байна. Бурхан мэд насанд ингээд 0-3 наснд нь монгол хүн бүтдэг гэсэн
8 чимдгээ зохиолч ном хүртэл байдаг л да. Тэгэхээр тэр жоохон наснд нь хүүхдийг монгол хүн л болгоод тавьчих хэрэгтэй. Дараа нь тэр хүүхдийг хаашаач явуулж болно. Тэр хүүхд бол өстөд дэлхийг үзээд ирэхэд тэр хүүхд хэзээч нутаг амьтаа гэж бид нар ярьдаг шүү дээ. Тэр нутаг нь байж идэг байхгүй. Одоо ингээд та нар ч гэсэн адилхан шүү дээ. Одоо ингээд дандаа л ингээд сэтгэлийн уяан нутаг явж идэг шүү дээ. Нэг сайхан голын давхаа дээр те очиод шилийн голынхаа нэг сайхан тэр голын ирэг дээр нэг суумаар тэр хайрхнаа нэг хармаар нутаг усаа нэг хармаар нэг юм жоохон хэцүү болоод энэ Хүүхот мод энэ Бээжин Шанхай шиг том хотод ингээд давчраад хэцүү болоод ирвэл нэг нутаг руугаа явмаар санагдтал нэг сайхан тал дээр гармаар санагдтал ингээд манай монгол хүмүүс адилхан шүү дээ. Тэнтэй адилхан тийм юмыг хүүхдийн сэтгэл буулгаад өгөх хэрэгтэй. Одоо манай ингээд нормаа гэтэл сайхан хөлөн бөөрлөө очиодсан сайхан тэр том талыг хармаар тийм ээ. Тэр одоо тэр хөлөн бүрийн сайхан тал байж шүү дээ тэр гişin. Тэгээ одоо манай Тунгалиаваас ирсэн. За манай Шилийн үзэмчнээс ирсэн гэдэг. Энд бол баг бүх аймагаас манай монголчууд ирсэн байна шүү дээ. За баярлалаа. Энэ түүхийг дурсан чинь таны номын доторх тэр нэг хэсэг үжиглэл одоо бодолд орж ирж байна. Яг тэр саяын амаа ямар хайрхан мөлий. Амаа давлам гэдэг хайрхан, өөж хайрхан. Яг тэрэн дээр амарч ирсэн чинь ингээд гадаадын нэг эмэгтэйгийг ингээд жургалсан ч юм уу эсвэл жургалсангүй байсан юм аа. Тэгсэн чинь нэг эмэгтэй шууд одоо гүйж орж ирээд бүдүүлгээр харьцаж утсаа нэнжүүл миний зургийг тадарсан байна гэдэг ингээд сайхан гүтгсэн маягтай тэгсэн байна. Тэгэхэд яг тэр сэтгэлийн хад тамир хаанаас ирсэн байна. Тэрэн дээр байгаа юм. Тий, одоо юу л даа хөө. Болсон учиртай. Хүн нөгөө хүнд их уурлагчгүй болоод ирэхээр өрөвддөг шүү дээ. Надад бол өрөвдөх сэтгэл төрсөн. Тэр чаваас та энэ муу амт энд ирээд ингээ уурлаа явж байхад одоо хэцүү юм туулж байгаа хүн байна да гэдэг. Зүгээр тэр Эверест гэдэг газар одоо бид нар хөгжил уруугаа яваад байна. Одоо ингээд бид нар ингээд энэ гадаадын Америкийн ч юм уу их мөнгөтэй амжилтанд хүрсэн одоо их мундаг хүмүүсийг хараад за энэ хүмүүс бол их мундаг гэж ойлгоод байна. Тэгсэн чинь тэр хүмүүс ингээд хөгжлийн хамгийн өндөр зэгтээр хүрснээр буцаж яваад. Одоо Монгол шиг газар руу явж байна. Тэр уулан дээр явж байна. Тэр уулан дээр бид нар ингээд чиний одоо дарга байна уу, мөнгөтэй зоостой байна уу хэнд ч хамаагүй. Чи яг хүн л байх хэрэгтэй. Яг тэгэхээр тэр ингээд маш их мөнгө зараад адилхан шивэр үнэртэй ширпа зариалаад тэр уулан дээр явж. Тэр хүмүүс нисдэг зэрэгээр очиод зүгээр сайхан баян хүмүүс шүү дээ. Очиод зүгээр зураг авахлаад ирж чадна шүү дээ. Тэгтэл тэр хүмүүс өөрсдөө албаар зовоож байна. Албаар хөлсөө гаргаж байна. Албаар тэр өндөр хөгжил гэдэг юмнаас холдож байгаа байхгүй. Тэгээ бид нар болохоор тэр өндөр хөгжил рүү яваад байна. За энэ Америк мондөг одоо юу гэдэг хаана мондөг Солонгос гэдэг. Тэр хүмүүс Монгол ийм хөнгүү газар ирж байна. Одоо Монголын том менингийн талбай ирэхийг хүсэж байна. Ирээд үйлж байна. Монголд ирээд үйлж байна. Бид нар болохоор цаашаа Монголоос өөр газар руу явах гэдэг. Энэ ингээд нэг ийм зүйл байгаа л байна. Тэгээд тэр хүн бол одоо тэр Америк байна уу тэр ямар ч хамаахгүй тэр одоо Европын хүн байсан баха. Тэгээд тэр уулан дээр чи яг хүнээрээ байж чадвал маш олон найз нөхдөд болоод тэнд яг сайхан гоё явж чадна. Түүнээс биш тэнд бол ямар ч тийм өөр одоо тэр хүнийг сайхан мундаг гэж харах тийм зүйл бол өөрөө байхгүй. Тэгэхээр яг тэр жинхэнэ бидний хүн гэдгийг мэдрүүлдэг тийм хууль бол тэр уулан дээр бол үйлчилж байгаа. Тэгэхээр бид нэр эргээд дахиад бас харах хэрэгтэй. Монголд ирээд үйлээд байгаа хүмүүс олон байна. Одоо гадны ингээд жуулчд тий аялж байгаа хүмүүс Монголд ирээд үйлээд. Тэгээд ингээд ялангуяа Монголд ирж байгаа хүмүүс ингэж чинь тэр уулын ингэр дээр бид нар тэнд хонж болно гэдэг. Болно гэдэг. Тийш очие гэдэг. Машинтайгаа тэнд очихоор дахиад нэг уул руу заагаад тэнд хонж болно гэдэг. Болно гэдэг. Тэнд очингоор дахиад нэг уул заагаад тэнд болно. Чи хүнээ тоглож ийн үү яаж ийн. Яагаад ингэж байна. Өөр Монголоос өөр улсад чи хүссэн газараа очиод унтаж майхнаа бариад хонох тийм боломж байхгүй. Энд бол ингээд ямар ч гоё газар байсан тэнд ингээд зөвшөөрөл авна тий. Эсвэл тийшээ ингээд одоо мөнгө доос төлж ордог. Тэгээд тэр уулан дээр очиод энэ уул чинь одоо энэ өөр ямар ч хүн байхгүй. Энэ одоо миний уул байна. Тэгээд гадны улсууд бол ингээд Монголын тэр
хязгааргүй их чөлөөтэй уудам тал хаач хүн өөрөө очоод майхнаа бариад байгаль хангаалаа сүсгэлээд ингээд хонж болдог энэ зүйлд одоо гадны хүмүүс илүү бүх дэлхийн хамгийн гой гол бусдаар явж аялж үзсэн хүмүүс Монгол руу одоо бүгдээр ирж. Тэгэхээр тэр бол Монголын манай Монголын нэг тийм ялгаралтай тал байна л да тийм. За нөгөө нэг асуултнаас хадуураад өөр юм ирсэн юм байна. За би дундуур нь меманаас яг хийх болохгүй. Юу манай нэвтрүүлгийг нэг 1800 орчим хүмүүс үзэж байна. Хаанаас үзэж юм бэ? За амжилттай болж юм ойлгож байна. Та бүхэн бас баяр хүргэж өгөөрэй. Тэгээд манай одоо ганжуулахын одоо үжигийн дороос ургасан энэ хол гişдэг ном одоо яг борлуулагдаж байна. Жахмаар бодлож авах боломжийг гаргаж өглөө. 2 холбоо сая гарч байна. Нэг нь бол гарын үсэгтэй холбоо сая. Тэр нь бол 66хан дэвтэр одоо ийм тооны хязгаартай. Нөгөө нэг нь бол мөн одоо энгийн жагтлагын өмнөөр явж байгаа юм байна. Тэгээд та бүхэн хэрвээ авахыг хүсэж байвал холбоо саягаар нараа жахалгаа аваарай. За яриагаа үргэлжлүүлье. За манайхаас одоо хөвлөн нийтлэгчд байна, уран зохиолчд байна, мундаг уншигчд байна. Бас бүгдээр асуултанд чөлөөтэй тавиарай. За. Тэмүүт асууна. За, сайн байна уу та? Сайн байна уу? За, яриа сайн байна уу? За, би бол өвөр Монголын Хүлэмбэр нутгийн шинэ бараг зүүн хошооны уугуул сөрчин халисан жил хурдан саялгадаг. За, тэгээд энэ жаахан хүний хол бичсэн номыг одоо номын тархаалт слогдож байгаа маш сэтгэл өндөр байна. Гарчин их бахархаж байна. Одоо манай нутгийн хол бичсэн шиг бол өнөөхөнд төр хол гэх мэт яригддаг. Зайгаад энэ номын тойрон таны өөрийн ном бичсэн төрөлдөр өндөр үлгэр ядар авааж ярих, өөрийн хүүхдээ ярих, өөрийн 15 насны гадаад одоо явуулсан. Одоо манайхны Монгол хүнд байдаг шүү дээ. Туглын бэлчээрээс нь гаргана гэж юм да. Одоо наадах юм уу гэдэг одоо өөрхнөөс өөр хүнээс мөрийг үрнэшээ даваад авах мэтийг хүсүүлж юм байдаг. За энэний тойронд энэ номыг одоо их сайхан бичсэн байна. Та бүхэн төлөвлөсөөлье. Баярлалаа. Сайн байна уу? Таны сайхан ярих сонсоод бүр баярлалаа. Даудлаас цуулаа. Би өөр намыг сая дэлгөөд эхэлж уншаагүй. Тэгээд нэг хөрвүүлсэн чинь бүдүүн үсгтэй эхэлж чадвал төгсгөл хол биш. Жорхол юм бол зориг хот биш гэж юм. Би өөрөө бол нэг их сургууль сууд оюутстай. Өөрийн сурлага амьдрал дундаа бол төөрөгдөлд учирдаг. Ямар нэг ажлыг эхлэегөө хийж чадахгүй төөрөгдөл учраас төгсгөлөө олж чадахгүй, зориггүй тийм нэг тэнөөд явдаг ч байдаг. Тэгвэл та өөрөө амьдрал дундаа тийм нэг төөрөгдөлд учраас тэрнийг жамаа болоод яаж өнгөрүүлжсэн бэ гэж асуумаар. Баярлалаа. За, дүү маань яасан сайхан сэтгэл хэлвэ. Би бол тэгж ойлгосон. Одоо нэг юм хүн нөгөө хуурч болдгоо юм өөрөө зовлон юм байна. Тэр нь юу гэж хэлэх юм бэ гэхээр хүмүүс ингэж асуув. Зовлон ингэж зовсон үедээ яаж амархан дэрийг ингэж туулна вэ те? Зовсон үедээ яаж тэрийг давж туулсан бэ гэж асуув. Тэгээ би өөрөө бодоод за би одоо амьдралынхаа ингэ төөрсөн зовсон үедээ яаж тэрийг давсан бэ гэхээр тэг бодож үзсэн л дээ. Тэгээ ганцхан хариулт байсан. Хүн зовлонг зовж л туулдаг юм. Гэхдээ
нэг сайхан мэдээ тэрийг заавал хүн тэрний ард гардаг. Хүн эзэж байнга зовоод байдаг. Тэрнийхээ ард хүн гардаг. Тэгэхээр амархан арга болоод ингээд хүн зовлонг хуурах гэдэг шүү дээ. За нэг юм гоё арга болоод энэ зовлонг зохгүй болчихъя. Тийм юм байдгүй юм шиг. Хүн ерөөсөө тэгэл тэр ирсэн зүйлийг хэцүү бол хэцүү, сайхан бол сайхан тэгж л туулдаг юм. Тэгэхээр ингээд эндээс нэг дүгнэлт гарч иж юу болох вэ гэхээр тэр зовлонтой найзлах хэрэгтэй. Тэр зовлон гэж харахгүйгээр тэрнтэй найз болох хэрэгтэй. Энд чинь миний амьдралын нэг юм одоо сайн муу нийлж сав дүрнэ гэж ярьдаг шүү дээ монголчууд. Нэг л миний амьдралын нэг хэсэг байна. Энтэй ингээд ойрхон бай. Яг тийм сайхан зовё л тоо. Тэ? Гэхдээ энэ мөнхийн зовлон гэж байхгүй. Тэгэхээр одоо миний дүүгийн дээр хэлээд байгаа зүйл бол чамд хэцүү санагдаж байгаа, төөрж байгаа юм чинь чи дандаа төөрөөд байна гэж байхгүй. Наа чи өнгөрнө. Наа чи надад аваад гарна. Ялангуяа монгол хүн тэрийг аваад гарна. Тэгэхээр тэр хүн ингээд дандаа сайхан жаргаад байдаггүйтэй адилхан дандаа бас зовоод байдаггүй юм. Бидний амьдрал чи ирээдүйд барамтай харуу. Сайн муу нийл сав дүүрнэ гэдэг. Тэгэхээр бид нар ханд бол ингээд сайхан төөрж байгаа сайхан төөржлээ. Гэхдээ чи замаа олно, заавал олно тий. Ялангуяа шамшиг ийм сайхан цовоос ирэглэн монгол хөлтөд замаа олчихно. Тэгэхээр тэрнээс битгий тэгэж муухай юм гэж бод. Наад чиний амьдралд ирж байгаа чиний амьдралын нэг л хэсэг л байна. Тэгээ чи баян хайгаад явж байгаа чинь зүг байна. Хүний үгээр амьдралаа хүсч өөрөө сонгоод явж байгаа бол чи өөрийнхөө санааг олж тань. Тэр хүртэл хүн хайж л байдаг. Тэгэхээр тэр зовлонгоос зүхтаах биш зовлонтой жоохон ойрхон байвал тэр чинь зовлон биш ч байж магадгүй юм байна гэж хэлээ да. За энэ тийм нэг үг гэдэг шүү дээ. Та өөрийнхөө өвдөлтийг мэдэрч явал амьд байхын шинж. Хэн нэгний бусдын өвдөлтийг мэдэрч явал хүн байхын шинж. Жолд туулсан хүний сэтгэлд хүн чанарын гэрлэгээгддэг юм асдаг байхгүй. Тэгэхээр манай ажиллагаа үнэхээр сайхан болж байна. Би энд нэг юм яриад хүмүүст орвойлолдаад инех чигтэй инег. За тэгээд саяын энэ одоо асуулт төрсэн дүүд тусламар байна гэж бас нэг хүн халуудж байна. Манай нэг одоо төрийн бас байгууллага байдаг. Миний амби гэдэг ийм одоо төрөлд төрсөн түүнэр ийм ямар ч өндөр үргүү зарай явж байна. За танаас Даяараа сайн байцгаана хавцаа. Сайн байна уу? Юунаа өмнө энэ Кирилл хэлэнд хэвлэгдсэн хол биш гэдэг хогч номыг сэтгэл оруулж бас өвөр Монголын өргөөл уншигчдад ингэж унших явшааны олгосон дотоод Монгол соёлын номын дэлгүүрийн бүхий хүмүүс би талархах ёстой гэж би бодож байна. Тэгэхээр талархах шүү. Тэгээд багш номыг таны номыг бүгдийг уншиж барсан. Түүний дотроос миний сэтгэл дотор хамгийн гүн суугтай надад тайлын гоё мартагдчихсан сайхан мэдрэмжийг өгсөн хэсэг бол та нөгөө солонгост байж хаад нөгөө солонгос таньдаг ани таныг үхрийн тайгийн махан дуртай гэхэд нэг олон мах шүл бэлтгэхэд таныг хүлээгээд тэгээд оройцсон ч гэсэн сүний нэг чад танд нөгөө нэг шүл мах хүргэжсэн. Тэгээд тэр хайрыг нь хүлээж аваад та бүр юу гэж мэдлэг өрөөндөө бахан мэлэр цуусан тэр хэсэг надад их сонирхолтой санагдсан. Тэгээд бас нөгөө Улаанбаатарт байдаг нөгөө хүүгэнийг алдсан тэр өмг ээжийн тэр хэсгээр бас тайлын их олон зүйлийн сайхан мэдрэмжийг олж авсан юм аа. Тэгээд би бодож ер нь хайр гэдэг маш амархан хүн өөрийнхөө чадаж байгаа сэтгэлээсээ ундарч байгаа хамгийн үнэн мөртрөн хамгийн энгийн зүйлүүд бол тэр хүнд авч идэх хайр байх ёстой. Гэхдээ хүлээж авч байгаа хүний хувьд жишээ нь одоо та нөгөө үхрийн махтай шөлийг хүлээж авах сэтгэл маш хүнд санагдсан. Гэхдээ хайр гэдэг ийм амархан байдлаар хүлээж авч байгаа хүний сэтгэлдүүд үргэлж их хүнд хүч өгдөг, хүндээс хайрыг өгдөг, дулаан буюу олон зүйлийн сэтгэлдээ өгдөг юм аа. Тэгээд би багшаас нэг зүйлийг асууя гэж бодож байгаа нь бол ер нь олон уран зохиолд ч гэсэн адилхан одоогийн нийгмийн байдалд ч гэсэн адилхан хүмүүс ер нь бүгд мөрөөдөлтэй байдаг. Тэгээд энэ мөрөөдлөөнийг биелүүлэхээр чаг ямагдахгүй нэг нь чармайд өнөөхөн төлөө ингэж тэмүүлж явдаг.
Гэхдээ яг нөгөө нэг оргил дээр хүрээд өөрийнхөө хүслийг биелүүлснээр дараа тэр их баярын зүйл болоод хүчийг зарим үедээ бас хүлээж авах жоохон бэрхтээ байдаг. Тэгээд энэ талаар нь тэр оргилдаа тулаад тэр тэмүүлэх хүслэнийг биелүүлээд чухам ямар ч сэтгэлтэй сэтгэл зүйн хаваар бол яаж хүлээж авнаа гэдгийг бид нарт бас манай залуучуудад бас үргэлж хэлж өгдөг юм уу эсвэл хөтлөж өгдөг ийм хүмүүсүүд их чөөхөн байдаг. Тэгээ багшаас танаас асуух нь тэр их оргил дээр гараад тэр өөрийнхөө амжилтааныг хүлээж авахд бас ямар сэтгэл зүйн талаарх танд сануулга байгаа юм лаа гэдгийг сонсъё гэж бодож байна. За баярлалаа. Баярлалаа. Энэ их гоё мэдрэмж шүү. Одоо ингээд Монгол бичгээр болоод уншсан. Тэгээд ингээд бүр их доторх нарийн ширийн зүйлсийг бүгдээр хэлж шít. Тэгээд өмнө нь кредит бичгтэй номтой байхад ийм жаргал ирдэггүй. Тэгээд би нэг ном гаргасан л гэж байгаа болохоос шүү. Та уншаад үз гэхээр тэр чин кириллээр уншиж чадахгүй үед бол айгүй хэцүү байдаг гэсэн. Одоо бол ингээд одоо энэ дүү байна. Ингээд монгол бичгээр уншичаад ингээд сэтгэл хуваалцвал айгүй их тийм юм бичсэн хүний үед бол их жаргал байдаг юм байна. Тэгээд тэр сая хэллээ л тэр оргил дээр гараад ингээд за хүн нэг юм хүрий гэсэн газар хүрцсний дараах тэр мэдрэмж ямар байдаг вэ? Тэгээд би бол одоо улам цаашаа одоо дахиад өөр юм руу ингээд мөрөөдөл яваад байдаг хүн юм бэл. Одоо нөгөө Солонгосын нэг том хөл бөмбөгийн Солонгос анх удаага дэлхийн аваргын 4-т орчоод тэр юунаас нь дасгалжуулагчаас нь очоод та одоо ингээд ийм их амжилтанд хүрлээ. Та одоо юу гэж бодож байна гэдэг ингээд асуусан чинь тэр хүн нэг үг хэлсэн байдаг. Энийг эдээс одоо ч гэсэн өлсөөр байна гэдэг. Би ханаагүй байна гэсэн үг тийм. Тэгэхээр яг Эверестийн хувьд бол яг өндөр уулын орой дээр гарыг гэж гараагүй. Тэр өөрийнхөө дотор байсан Эверестийг хайж явсан болохоор би бол яг саяныхтар энэний дараа би юу бичиж болох вэ гэж айгүйх батсан. Одоо за Эверестийг бичиж боллоо тийм энэ хүртэл. Энэний дараа би одоо дахиад энэс дэлхийн хамгийн өндөр газар очиод юм бичиж боллоо. Энэс илүү өндөр юм юу бичиж болох вэ гэж айгүйх бодогдож ирсэн. Тэгээ тэр үед болохоор нэг жил орчим тэрний хариултыг олсонгүй юу бичиж болно вэ? Тэгээ барыг болцсон юм шиг санагдсан. Тэгсэн чинь тэрний дараа бол нэг юм бодож олсон. Дахиад нэг бичих юм байгаа юм байна. Тэр болохоор Монголыг бичих хэрэгтэй байна гэж бодсон. Одоо миний хувьд Эверестээс өндөр зүйл бол Монгол байж болох юм байна. Одоо энэс хүн юмыг доош нь буулгая гэж бодохгүй ахиулъя гэж бодсон шүү дээ. Тэгээ энэс илүү гоё юм бичвэл юу гэж бичих бодох вэ гэж бодсон чинь Монголыг бичиж болох юм байна гэх. Тэгээд тэрнээс хойш энэ Монголын талаар бичих гээд өрөө Монголд бас 4 удаа иржээ. 4 удаа ирэхдээ дандаа монгол хүнтэй уулзаж Юннаны монголчуудтай уулзсан байна. Дээд монголчуудтай, Чинхайгийн монголчуудтай уулзсан байна. Гансу. За тэгээд наашаага тэр Алшаг аймгийн монголчуудтай уулзсан байна. Баяннуурын монголчуудтай уулзсан байна. Ордос хөхөт 90 баруун зүүн үзэмчин шилний хот. За тэгээд цаашаага Хөлбөмбөр Тунлявын монголчуудтай уулзсан. Тэгээд ингээд очоод уулзахдаа би гоё тэр газрын нэг ч юм үзсэнгүү. Тэр одоо гоё байшин одоо тэр талбай малбай юу ч би зөвхөн хүнтэй уулзсан. 4 удаа ирсэн. Дандаа монгол хүн байсан. Тэр ихэнхдээ малчин хөдөө байгаа хүн. Тэгээд настай хүмүүсийг хайж явсан. Тэгээд тэрийг бичээд одоо энэ Монгол яг урд байгаа энэ монголчуудынхаа талаар нэлээ их бичсэн. Тэгээд бас нэг юм бүтээл болоод гарах байх гэж бодож байгаа. Тэгээд энэ монголчууд маань бол ингээд зөвхөн өвөр Монголоос гадна дээд Монгол, Шинжааны Монгол, Юннаны Монгол, зөвхөн Гансу доошоос Сычуан дээрээс нь Гуанчжоуын Монгол хүртэл гэж байна. Тэрүүгээр аялсан тийм аялагч мундаг хүн дөрчгтөр нормад үгийн өндөр уулзсан тийм. Тэгээд надад бол энэ Монголын тархан суулсан энэ монголчуудын маань энэ яриа хэл үнэхээр бүрэнхээр би одоо бараг л нулимстай л олон хүнтэй уулзсан да. Тэгээд тэр олон хүмүүсийн юмыг нь хэлсэн үгийг би бичиж авсан. Тэгээд тэрийг бол манай одоо Монголд юу гэж ярьж байгаа нэхэр тийм хүмүүсийг бол өв тээгч гэж ярьдаг. Тэр амьд судар гэсэн үг шүү дээ. Нэг хөгшин настай буурал тэнгэр болоход нэг том ном энэ хорвоогоос салга болж байна гэж хардаг. Тэр хүний баярлалаа. Тэгэхээр тийм хүмүүсээс юм авч үлдэх хэрэгтэй бид нар. Тэр үгийг нь сонсч үлдээх хэрэгтэй. Тэгээд одоо манай Базар сүрэн зохиолч маань бичсэн 4 номын жор гэдэг 4 ном
дандаа тэр Монголын ноён ойрол болсон зохиолчдоос амьд байхад нүгийг аваад сонс. Гэтэ хамгийн хэцүү нь юу вэ гэхээр тэрнээс хойш өнөөдөр тэр хүмүүсийн тал нь байхгүй. Одоо энэ харууд дээр байхгүй. Тэгэхээр тэр амьд байхад нь тэр үгийг олж сонсож үлдээн гэдэг нь ямар чухал зүйл вэ гэдэг бол өөрөө тэрний үн цэн нарч байгаа. Одоо өнөөдөр Баавгийн лав сурангаа байхгүй, тэр шарын сүрэнж байгаа байхгүй, гармаагаа байхгүй, бүхий баастгаа байхгүй. Бүгдээрээ тэнгэр болсон. Гэхдээ тэр хүмүүс өнөөдөр биднээсээ цуг амьдарч байгаа. Яг тэгэхээр тэр хүмүүсийн зохиол бүтээл энэ харууд дээр үлдсэн. Дахиад биднээс цаашаа ч гэсэн үргэлжлэнэ. Тэгэхээр тэр зүйл бол өөрөө хамгийн том үн цэнтэй юм байна. Тэгэхээр өнөөдөр бас энэ өвөр Монголд байгаа олон сайхан ахын дүүсийг тэр сайхан малчнууд өмнө тэр сарлаг хариулаа явж байгаа Чинхагийн ахын дүүсийн тэр тэмээ хариулаад явж байгаа Алшагийн ахын дүүсийн тэр нэг малчин тэр хүн бол нэг амьд содор байж тэр хүнээс үг сонсож үлдээх хэрэгтэй байна гэж тэгээд ингэж тойрж маш олон хүмүүсээс ингэж юм асууж явсан. Тэр бас нэг цагт та бүхэнд бас хүрэх байхаа л гэж бодож байгаа. Тэг баярлаа. Мэдээж энэ хол бишийг бол Ганжуулан ах бичжээ. Энэ бол үнэн. Гэхдээ энэ номын утгыг ахин дэлгэрүүлж одоо номод шинэ амь насыг олгож өгдөг нь яхааргүй уншигчд. Ингээд манай уншигчд маш одоо өмжинтэй асуултыг тавьсан байна. Тэгээд тухайн талбарт тавьж байгаа асуулт их тийм өндөр түвшний асуулт байна гэдэг зөвлөд ирсэн байна. Тэгээд та бүхэнд бас баярлалаа. Миний хэлсэн үг биш үү? Сонсож байгаа хүмүүсийн түмний хэлсэн үг байна. Та нарт баярлалаа. Нүгмийн өөр монголчуудад номын жор хэмээх номоор улнаа танил болсон. Ножо Publishing компанийн үүсгэн байгуулагч Баатар таныг үздэг юм яа. Би соохгүй байна. Манай за та нартаа энэ өдрийн би хүргэе. Хүн бас нэг цаг уйлж болтгол юм байна. Энэ селфитэг бол өөдөөс нэлийн их юм ярих шиг боллоо надтай гэдэг. Баярлалаа. Тэгээ Монгол бичгээр селфитэг нь бас нэлээд ачна гэдэг нэг талтай бас. Би энэ одоо селфитэг аваад харъя гэж бодож байна л да, хатгалъя гэж бодож байна. Ямар ч гоё юм тийм ээ. Тэгээ найз маань түрүүн ярьсан намайг Азар Сүрэн гэдэг. Би Ховд аймгийн Болгон сумын Торгууд үе байгаа. Цаашаа Шинжаантай хэлдэг. Тэгээд 2020 онд одоогоос 5 жилийн өмнө бит хоёр Шилэнготын баруун үзэмчний Монгол сургууль дээр номын жар гэж номынхаа эхний нэвтрийн нээлтийг монгол бичгээр нээгээд сууж байсан. Найз маань тэр үед их юм ярихгүй байгаад исэн би тэгээд яагаад ярихгүй байгаа юм бол их гайхчихлаа тухай үед. Тэгээд надад бас одоо өнөөдөр бол их юм ярмааргүй санагдчих шүү. Хүн чинь их баярлахаараа үг гардаг юм байна шүү дээ. Тэгээд их юм онцгой сайхан өдөр болж байна. Бид хоёр хоёулахнаа тэнд Монголоос очиж өөр Монгол ахын дүүс маань олуулаа цуглаж ирсэн бол өнөөдөр хоёр жолооч оруулах юм бол хориулаа энэ цугласан байна. Тэгээд өөр Монгол ахын дүүсээ харахад бас их сайхан байна. Бүгдээрээ бас миний найзад нэг сайхан баяр хүргэе тийм ээ. Ямар баяр вэ? Тэгээд би нэг одоо анж авсан одоо манай мөнгөн Нико гэдэг одоо 3 найзтайгаа би Солонгосын 9 хотоор 20 хоног аялж тэнд байгаа монголчуудтайгаа уулзаж яриа хийж явсан. Тэгээ яг хуу эхлээд нэлээ муу хүн төрүүлж яриа хийдэг билээ л тэгээ би нэлээ төрүүлж яриа хийдэг дуулдаг тэгээд хотын дуулахаар жавхаа яриагаа эхлэхдээ энэ базрагийн араас юм ярина гэдэг хэцүү юм а гэж яриагаа хийлдэг юм тэгээд тэрийг яг 9 удаа ярьдаг юм байна. Тэгээд энэ сайхан ярианы араас одоо би юм ярина гэдэг бас их хэцүү байна. Та нар маань би чилж ийн гайгүй юу? Гайгүй юу. За. Тэгээд та нартай би бас энэ өөрийнхөө хийж байгаа үйл энэ би бас одоо ундрагчтай адилхан хичээл би бас мэдээгүй байсан шүү тий. Орчигдрахын ирээд
одоо дотоод Аз номын дэлгүүрийн паблишингийн найзуудтайгаа танилцаад тэгсэн би нэг яриа хийсэн. Энэ гоё яриагаа манай энэ номын нээлтэн дээр та ярьж өгөөч гэв. Тэгээ би их баяртай бөгөөд бас их жоохон имиж хүлээж авсан. Тэгээд аман өв гээд бяцхан яриагаа танилцтаа би бас хүлээе. Тэгээд та нар маань би жижигвэл бас сайхан босоо тийм төгсөрэй. За баярлалаа. Энэ одоо бит хоёр бол одоо 20 онд ингэж явж байсан гэдэг гэрч болоод байна тийм. Энэ бол нэг жоохон хөвгт байна. За тэр нэг өдөржин залуу бас зогсож байна тийм. Өдөржин дийл өмссөн тийм. За ингээд сурууны найз маань надад баазын аглаас навчаар хийсэн юм тэмдэг бэлгэлж байна. Ямар гоё юм бэ. Тэгээд ингээд Монгол бичихээр юм шиг юм биш. Базраа ахт. Би өнөөдөр сэтгэл талааныг хамтд нь биччихээ. Тэгээ би таныг уул гэж таньсан бол та надад аргалыг Та бүр дуудаад явж байгаа. Сарын 19. Би ингэсэн. Би танаас болж тийм мундаг жохолч таньсан болохоо би ингэсэн. Базраахт таныг уул гэж таньсан бол та надад оргилыг харууллаа. Ахаад Улаанбаатарт уулзъя. Ямар Би баярлалаа. чат хийрээ. Баярлалаа. За. Өнөөдөр гайхалтай сайхан номыг 3 дахь удаа уншиж дуслаа. Унших тусам удаад барашгүй юм аа. Үг бүхэн алт мөнгө өрдөн шиг. Ямар гоё вэ. Манай нандин чимэгдээ одоо та нар шүтэр бол одоо бичлэгийг үзсэн. Бит хоёр одоо энэ дотоод Аз номын дэлгүүр. Уулзаа сууж байна. Тэгээд нэг гоё юм ингээд өнгөр гоё тэмдэглэж уншиж байна. Одоо бүрэн зураад тэгээд бүр дээр нь ингээд бичээд ингэж уншиж шээ. Ямар гоё юм. Би 2025 оны 4 сарын 19-нд би ажаар жохогч бүртээ болж байгаа. Өнөөдөр энэ намын сүудэрт орсон шиг байлаа. Ямар гоё вэ. Энд чинь өөрөө нэг танилцуулаач хэрэгтэй. Сайн уу? Миний нэрийг нэмэн чимэг гэдэг. Би Шилийн гол аймгийн баруун үзмчин нутагтай. Одоо би хотод сургууль сурч байна. Тэгээ та нартай танилцахыг маш их хүсэж байна. Дараагаар Монголд явсаар уулзъя. Явах уу найзаа? Явах уу? Гарын үсгээд лууш дуусаагүй шүү дээ. Гарын үсэг зураад хүс гарна гэж байдаг. Анх удаа тийм сонирхолтой зүйл үзлээ. Энэ бол эдэнд бүдээр зурх юм уу? Одоо энэ хайрцаг энэ хоёрын зурцсан. Оо Одоо энэ үлдсэн юм. Айгуу удах юм байна. Тэгээд энэ Монгол өчгөр тамглаад тэгээд гарын үсэг зураад явж байгаа. Хайрцгаар зурж штэ. Чинь бүр ингээд сүлдээ юм. Хоёр нэг юм их хурдан ихээр олон ихээр мэрэгшдэг юм байна гэж. Өөрөд гүйцэхтэй дэсэн ихэндээ би. Одоо гүйцэж чи одоо камера яаж байна? Одоо гүйцэхтэй дэс шүү дээ. Хоёр бүр үйлдвэрлэж байгаа юм шиг мэрэгчлээ болсон юм шиг байна. Onun için тэгээ одоо 8 аймаг хошууд сум ингээд бүгдээр авч ийн гэж шүү дээ хөлөлтөөр. Ангины гараа авчих юм. Дээр тэгээд номын нээлтээр нөгөө шууд захиал гаваадсан хэдэн ном тоо гарах боломжтой байсан уу гараагүй юу? За энд бол хэдэн мянгаар л яах вэ? За уучлаарай. Монгол өчгөр үнэхээр тэгж юм шиг. Үнэхээр өргөн хэмлэн юм байна. Гайхалтай юм аа ингээд бич шүү дээ. За ингээд миний одоо влог үргэлжилж байна. Манай найз цогтой одоо гарын кафе хийж өгч байна.
Зөвхөн найз өөрийгөө нэг гоё танилцуулаад ажилладаг газараа нэг гоё танилцуулаач төхөө. За тэгээ. Ямаа хингээсэн хайлаа. За намайг цагаавна. Силийн голоор нутагтай. Тэг хотод кофе хуурдаг. Кофений сургалт хийдэг. Тэгээд манай кофе ажиллуулаад 10 жил болж байна. Оо 10 жил болж байгаа юм шүү дээ. Тийм. 15 оноос хийж ижээ. Аа. Олон шавтай болжээ. Хэдэн шав байна уу? Хэдэн шав байна? Одоо их тоол юу гэвэл 100 гаруй шав болоо. Харин тэр уулзалтан дээр тал талаас багшаа гэдэг үзье. Багшаа гэдэг. Би цогтөг. Одоо юу ямар шал заадаг багшаа юм болоо гэж бодоод. Одоо багшаа гэдэг. Яа багшаа гэдэг. Олсоо шаваад багшаа гэдэг. Кофе өөрөө хуурж байна уу? Кофе өөрөө хоорно. Ингээд 2 килоор хор. Ашгүй эндээ хуурч байна уу? Тийм дээ. Аа энэ машин юм те? Оо за. Шууд ингээд хоорч. Кофегаар сургалт юм. Оо за за. Тий. Уган болоос Марс ингээд хөдөн машин тавьчаад ингээд сургалт хийдэг байжээ. Угнаас нь 2 машин ч юм уу тий. Тэгээд сургалт нэг 6 70 юм уу 78 юм уу гэж хаадаг байж. Сүүлийн үед бол ер нь 3 хүнээс хэтрүүлэхгүй зааж. Хүн олон болчихгоо яах юм. Манай жай баг шүү дээ. Хүртээмжгүй. Манайх ч одоо ийм машин техник бус заардаг. Тэг кофений хэрэгслүүд байдаг. Кофений хэрэгсэл юу байна уу? Ямар хэрэгсэл? Тэр гараар чандаг кофений хэрэгсэл байна. Одоо бол ингэ баг дуусчихсан. Дараа нь харин сайн багтуудаа оруулна. Тэгээд сангарын кофе авъя. За тий. Жохоо гар үсгээ зураг дуусах болох шүү. 2 3 хайрцаг ном зарсан шүү. Тийм үү? Тий. 3 хайрцаг дууссан байна. Одоо 1 хайрцаг үлдсэн байна. Вау. Гарын хөлс зураад хөлс гоожддаг юм аа нэ. Хөлсөө батлаа гарын хөлс дээр байна. Багш бас нэг жоо мэдээлэл өгөх байх тийм ээ кофений. Тэгээ. Ан кофе болохоор кофений их нутгийн кофе. Африкийн Этиопия гэдэг бас. Тэгээ. Тэр газрын кофе. Тэр газрын specialty кофе. Бид амсуулъя. Хаа байсан холоос ирсэн. Этиоп. Этиоп кофе амсуулъя. Танд өөр юу вэ? Танзан, Бразил, Кenya байгаа юу? Байгаа. Бүр өөсөө. Ямар гоё гэж үү? Тэхэн почмэ. Хэдэн хүний кофе, хэдэн грамм кофе чанах уу одоо? Одоо 20 грамаар 20 грамаар 4 хүний кофе. 4 хүний кофе. Та 3 цэнж. За. Хувьтай ямаа оруулаа. Тэ? Тий. За 3 кофе дарсан. Эсвэл гарын кофе гамцуулгүй. Та 3 ч сая ирж штэ. Та 2 ирж өгөө. Монгол очихоор найз нь өөрийн гарын кофе гараад айлаа да. Вау, гоё. Би уг нь сет авчихсан ш найз. Вау, тэгээд Нээлтэн дээр санаж штэ. тийм. Найз нь юм зүс сет байна. Тийм би харсан. Тий. Тэр нь хэнийх юм уу? Найзынх нь. Хэнийх юм аа. Тэр өнөө хэнийх юм уу? Түшгэх юм уу бодлоо шүү. Найз нь бүр том цүнхтэй зэсэтээ бүр өөрч бүр зориулж авчихлаа шүү. Номын нээлтэнд. Май кофе болохоор тийм кофе шоп шиг ажилладаг. Ер нь ингээ сургалтын тав студ маягийн тийм. Ингээ бас зарим хүмүүс ингээ миний аси ховь шоумаар ингээ холбогдоод бас байвал би очиж кофе уумаар байна. Гарын кофе шоум уу гэдэг. Бас ирдэг юм байна. Тийм. Энгийн үед би энэ кофегаа хуураад кофений үрээ яг май тийм юу хийдэг. Дрip bags гэдэг. Ууттай. Задлаа шууд чааш. Айган дээр тавьдаг. Тийм юм зардаг. Яа. За.
Өдөрт хэдэн кофе уудаг вэ? Одоо нэг юм хоёрыг ууж байна. Тэгж байна. Тэгж байна. Одоо банк хараа ууж байна. Банк тэр их өөрөө чадах хэрэгтэй. Тэгж байна. Хаяа сүтэн мөтөө юм. Тийм. Өтөдлөө нэ. Энэ хаяа сүтэн юм. Машины кофеч бүр нэг уухгүй байна. Тэгж байна. Эспрессо американо уухгүй. Энийг өөртөө чанж уусаар байгаа бүр басчих. Тэгж байна. Одоо хөвчлэн ямар кофе ууж байна? Кenya. Кenya Италиа хоёр ууж байна. Вау. Хамгийн гоё зөөл хоёр шүү дээ. Тэгж байна. Жимсний юм гоё юм. Тийм. Амттай. Ихлэ танзаа их уудаг байж. Одоо танзаа уухгүй байж. Тэгж байна. Нэг хүний хэдэн грамм уу кофеин хэмжээ? Би сая 26 байлаа. 26. Тий. Нэг үний нэг 100 гараа. 100 грамм. Болж байна уу? Болно. Би ингэж хийдэг нь болохоор дахиад өөр кофе хийж өгч. Өнөөдөр нэс нөр байна. Тэгэж. Өмнө 5 гараа уудаг гэж. Өдөрт яаж? 5-аар уудаг гэж. 5 аяга уудаг гэж. За. Танаар гоо болт болсон шүү дээ. Одоо ярьж багасгаад байна. За найз нь өөр авч явнаа. Алийг сонгох уу? Чи алийг сонгох уу? Би юу? Аа. Жимсний авцтай билээ санд болгоо да. За. Энэ ямар нэртэй нөө? Мөн Этиопийн кофе. Этиопийн урага гэдэг газраас гарсан. Энэ урага гэдэг нь манай Монгол хэлний уурах. Ураг гэдэг. Тэнтих ингээ төстэй бичсэн шиг харагдаж байна. Ингээ уургалж урахсан гэдэг шиг тийм үү? Танай энэ нэр ямар тогтчихтэй? Ургаж гэсэн дэрч байна. Монгол үгний ургаж ийн гэсэн. Урах жолон байна гэдэг. Урах зарим байна уу гэдэг. Ургаж ийн гэсэн. Нэр гоё арвин. Энэ кофе болохоор нөгөө жимсний авдтай кофе. Жимсний авдтай ингээд эсгэж гаргасан кофе. Эсгэж. Сайхан кофе шүү. За энийг найзуудтай хаач дайлнаа. Сайхан чанж өгнө. Тийм ээ. Манай хоёр дүү бид гурав цагтаагийн гарын кофег уух гээд хэлээд бичсэн. Одоо жоох их сургууль гэж байна Монголд тийм үү? Тийм байна. Тэ хөдөөж авах сургууль. За кофе бичээ. Ямар хөөх аяа гоё. Ямар хөөх аяа. Яз аяг хундаг суулаад тохиолдолтой. За түүл хотын тийм газар би тань санал болгож байна шүү. Тийм үү? Угаач үзье. Тэгээ. Мод яана. Мод хаашаа яана. Байхгүй одоо тэгэл нэг дэлгүүр ороод мод кофего очиж явд юм. Тэгээ. Тэгж гинэ. Болж гинэ. Болно. Тэр хоёр дүүтэй бас хоёр дүүг надад замчлаад бүр. Гоё шүү. Жак ирнэ. Жак ирнэ гэсэн чинь цаашаа. Дуусчаад ирнэ гэсэн чинь. Жако. Тэ. Жак хэдүүл явж байгаа. Жак ганцаар явж байгаа. Гэтэ тэр номын дэлгүүрийн хүмүүс бас их юм шиг байл шүү. Нүдг ойлгосон. Үнэтэй л ичгэрш ачих юм шиг. Та бол олол байсан яасан бүр явчихсан юм. Зарим нь орч явж. Зарим. Зарим нь гадуур бизнес уулзалт хийж явж байна. Маргааш бүгд буцах юм байна. Бүгдөө. Тий. Бизнесийн уулзалтаа, кофений уулзалтаа, номын уулзалтаа. Тэгнь. Маргааш 10:40 нислэгтэй. Та дуу? За. Чохоо өдөө хоёр талтай авцсан. За баярлалаа найз минь. Ямар ч гоё аяхтай юм те. За. Санаас нэг усах шиг авах. Баярлалаа. За одоо Кenya iri кофе амсуулъя. За. Kenya iri кофений gentleman. Чалта кофе. Gentleman. Ургац гэж ямар гоё нэр вэ тийм ээ? Ургац гэж авчээ. Аяг нь ингээд энэ сасгах магч салдгүй шүү дээ. За, кофеноос ийм олон амт гарнаа. Энэ одоо хэдэн төрлийн амт вэ? Нэг кофений өрөөс ийм олон амт биш шүү.
За нэг кофе жишээлбэл Kenya EE-г бол одоо энэ дэр хуарч чигний амттай тий жимсний амт энэ тал руугаа ингээд нэг амтуудгаа яаж болно. Эсвэл Бразил бол одоо энэ тал руугаа тийм аа Шанглар гэж одоо энэ ямар нэг Дженгол гэж тий. Тэгээ юм амтууд ингээд нэг кофенаас нь 4-5 амт юм уу тий амтууд гарна гэсэн. Гэхдээ бүх кофе нийлээд бүх дэлхийн кофе шүү дээ. Нийлээд ийм олон амтыг гаргана гэсэн. Ямар их вэ? Тий. Тэгэхээр жада уужгаад өөрийн дуртай амттай болох юм байна шүү дээ. Өөрт одоо ингээд сая энэ хин алтан тогс гэж штэ. Би гашуун болохоор нь ер нь кофе уудаг ууж чадахгүй байгаа гэж. Тэгэхээр алтан тогс ерөөсөө өөртөө тохирох кофегоо олж амталж чадаагүй байгаа юм биш юм уу? Тийм магадгүй шүү. Тэгж бодлоо сая. Тэр үг. Бага тийм ээ. Нэг өөрийнхөө унших номыг олохтой адилхан зүйл байж болно. Тий. Тэгэхээр одоо шивээр ингээд тавьчих штэ. Кофе авсаар одоо өндөрчин бүр бичиж өгч штэ. Strawberry гэж тийм аа. White peach гэж юм, melon гэж ямар black. Ямар амт байгаа нь. Тий, ямар амт байгааг ингээд олонхий кофений үр дүр ингээд мэдээлэл байдаг. Тэгэхээр одоо яг энэ ирүүл яаж байна? Кофенаас нь 4 амт гард юм байна гэсэн. Ингээд тий. Тэгэхээр өөрийнхөө амтыг олох юм биш. Тийм байна. Бас их сувшгаа. Тэгэхээр их том соёл байгаа юм да, тийм ээ. За. Кофе болохоор дэлхийн бүслүүрийг дагсан. Хойшны 25, өмнөсний 25-ын өргөрөнд оргонаа. Дэд халуун бүс буюу халуун бүсний өргөрөнд оргонаа. Тэгэхээр дэлхийн бүслүүрийг дагсан халуун бүсэнд бүх газруудад кофе ургаж болно. Гэхдээ өөр нарийн юмнууд байна. Одоо жишээлбэл уулны өндөр уулахын газар ургана кофе. Одоо арабик кофе уулахын газар ургана. Тэгээ хор тондос сайн байх хэрэгтэй. Одоо салхин тэнцүүхэн байх хэрэгтэй. Агарын дулаан тий нэг олон юм шаардах. Тэгэхээр ганцхан халуун бүс бол болчихгүй ч гэсэн. Халуун бүс уулны өндөр уулархай газар нар салхин тэнцүү тий өдөржин салхилаад явах болохгүй. Салхин тэнцүүхэн тэгэхээр одоо жоохон гор хортой сэр салхитай тийм газар гаргах гэсэн. Гоё газар кофе. Ямар ус байна уу? Нэрлж байлаа. Болно шүү дээ. За. Одоо шил эндээс энэ үл юу вэ? Латин Америктэй. Америктэй тийм. Америкт бол одоо Мексик байна. Одоо нааштай одоо жижиг ус зөндөө олон байна. Одоо бидний сайн мэддэг Blue Mountain гардаг. Ямайк гэдэг ус байна. За тэгвэл Коста Рика байна, Гватемала байна, Салвадор байна, Колумбия байна. Колумбия манай сайн мэддэг Колумбия байна. Тэгвэл юу ус байна? Америкийн ганцхан газар кофе гардаг гинэ. Тэр нь болохоор Хавайи арил. Хавайи тийм. Кона гэдэг кофе алдартай гинэ. За тэгвэл энэ хувьд бол одоо юу байх гэхээр Бразил одоо кофений вант ус тийм аа. Дэлхийд одоо кофе гаргадаг усаар хамгийн номер 1 гэдэг ус Бразил байна. Дээшлбэл Африк бол мэдээд бас олон улс байна. Бидний сайн мэддэг кофений хорн Айсобия, Этиопия гэдэг ус байна. Этиопия байна. Кения байна, Танзания байна тийм. Тэгвэл одоо энэ манай энэ үчид усны Арабын нэг ус байдаг. Йемен гэдэг ус. Йемен гэдэг ус. Тийм алдартай. Йемений түүхэн дээр Мока грам гэдэг кофе арилж авдаг. Алдартай грам байна тийм. За ишнам юу байх вэ? Танзания байна тийм аа. Масан мэддэг. За тэгвэл манай Азиативд бол юу байх вэ гэхээр мэдээж Юннан байна. За арабик ургадаг ярьж шүү. Юннан байна. Индонезиа байна. Тий. Тэгээд энэ хэвд нэг Шим Бабудиня гэх нэг ус байна. Тий энэ хэвд нэг ус байна. Австралийн бас жоохон газруудаар гардаг шиг байжсэн гэж ярьжсэн тий. Гэхдээ манай Азиатд хамгийн их гардаг нь болохоор Индонезиа одоо Юннан бас байж. Тэгвэл Вьетнам юм уу энэ мэдгээс ер нь робуста их гардаг. Тайм байна. Энэ гараа хийсэн байна уу? Тэнийг манай нэг өгч өөрөө гараараа. Ямар гоё. Кофений бүс нутаг. Кофе ургадаг бүс. Гоё хийжээ те. Янзтай. За. Гүдэлгэлтэй ахаар хийсэн. Яаж жахаа? Яаж? Энэ хүмүүс мэдэл нуутай болчихлоо. Өөдөөс юм ярьж штэ нэ чинь. Яасан кофе гинэ? Кофе стро юу штэ гүдэлгэлтэй ахаар хийсэн кофе. Яг үнэрт чинь те. Тийм тусгай ангаар. Хайсан. Хайсан хийсэн. Энэ нанда. Уул болохоор баяшааг наяр үнэр. Ногоо өөрөө ер нь их тийм үнэргүй байдаг аахгүй. Хинхээ.
Тэгэхдээ энэ одоо энэ өндөр зэрэглэлийн specialty coffee нэг тэгээ тусгай аргаар хийх кофенууд болохоор шууд үнэ мэрдэж байгаа юм байна. Яна ч хуураад ууул бүр Инста тасгай. Монголоос өмнө нээлтэнд ирсэн хүмүүс байна да энд. За энэ болохоор ер нь тийм эсpresso кофе биш. Зүгээр л тийм wash кофе. уул нэм юмштай байхгүй. Энгийн кофе. Үгүй энэ болохоор юм Найруулсан кофе. маш их сүрхий өнөр байхгүй. Тийм ээ. Ер нь бол ихэнх кофе юм л. Тийм яг юм л байсан. Тийм. Саяны тэр энэ нь бол сүүлийн тэр архиар хэсгсэн гэдэг чинь ёо. Тэр шууд өнд чинь тий. Шууд ингэж шүү дээ. Яг өнгийн кофений өөр юм. Шал өөр тий. Энэ болохоор Кения гэсэн кофе. Уул согтгоо тэр архиар яасан юм. За өнөөдөр ер нь кофе ихлээ дээ. За би кофед анх орсон шалтгаан нь юу? Би их сургууль оюутан байхдаа одоо найз охинтойгоо дандаа кофе уудаг гэсэн. Гоё. Кофе дуртай. Тэгээд кофеин дуртай. Тэгээд кофе соёл хамгийн гол дуртай. Тэгээд кофе соёл дуртай. Тэгээд би 13 онд их сургууль төгссөн шүү дээ. Их сургуулаа оюутнаа төгсөөд жил гарan одоо бараг ингээд нэг яг яахаа болохгүй байсан гэсэн. Албатны шалгаж үзлээ. Албатны шалгаж үзээд ингээд дутуу яваад нүүртэн шалгалтын дээр яваад. За тэгэл албатан болсон биш юм байна. Тэгээд асраа шалгалаа. Асраа шалгасан чинь бас болдоггүй. Тэгээд бис гадаадд явах гэсэн. Гадаад ясварлахаар юм гэсэн чинь манай гэрийн хүмүүс одоо та хоёулаа явуул болно шүү дээ. Чи гажаар одоо юу их гэж явах гэж. Тэгээд явааг. Тэгээд май дүү ингээ Америкт байсан байхгүй. 5 жил болоо ирсэн. Тэгж явж байгаад би харин нэг өдөр харин кофе сурах зараа болж харсан гэсэн. Одоо ийм кофе сургалтын зараа тийм авлагаа гэж одоо тийм хичээл явж иж гэсэн. Тэгээд харин сурах сонирхол ороод тэгээд анх ингээ кофетэй яг танилцсан гэсэн. Яг одоо яг ийм specialty coffee, Jinping coffee гэдэг ямар юм ойлгосон гэсэн. Тэрнээс би одоо зүгээр л хаяа сүртэй шихэртэй үүд юм уу? Тэрнээс нь одоо өмнө нь юу уудаг гэсэн. Их сургууль бишээ. Дэд донд байхдаа нэг юу уудаг. Instant coffee. Нэр шот хийгээд л ингээд усан дээр чилээ уудаг. Тэр юу уугаад идсэн. Тэр нэг гэсэн уужгаа өөргөө кофе уудаг бодчих. Тэсүүлд нэг specialty coffee shop контрол орсон жаа биш байна. Юу тийм кофе уудаг тавчихгүй юм байна гэж бодсон. Тэгээд харин кофе сураа тэгээд яваад бүр гоё болоо. Дараа нь кофетэй бүр дандаа кофетэй ойрхон баймаар санагдаа тэгээд кофе намаас авч. Одоо 15 он болсон гэдэг наашаа. Одоо 10 жил болох гэж. Тэгээд манай ургач кофе болохоор миний дугаарыг яаж мэдэж байна. Олон газар нүүж бууж сууж явжээ. Тэгээд энэ гэрээд одоо 4 жил гараад байна. Би нэг хөргөлтэй. Тэр нэр их гоё санагдлаа надад. Ургац гэж. Тий, ургац гэдэг чинь Монгол үгний ургац юм. Ургац зарвин нуу гэж асуулт. Тийм шүү дээ. Тийм үү. Тэгж авсан дэр гэсэн. Араа шүү. Англиараа одоо харвис. Энэ нэрийг юунаас болж бодож. Энэ нэрийг анх манай одоо миний кофений ах надад анх нэг кофений хичээл хийж аасан ах өгсөн дэр. Ургац гэдэг нэрийг тий. Сайхан нэр тий. Гоё. Тий. Манай мөнхөө ах гэдэг. Манай ном бичдэг зарим найзууд уулзахаараа ургац зарим нүү гэж асуудаг. Тийм. Ямар ч зүйл дээр юм. Утга их өндөр аюу. Тийм. За кофе дүүх юм байна да. Анх одоо би кофе сураад бас юусэн гэсэн. Олон газар очиж сурсан. Бээжин сурлаа, Юнанд очлоо. Тэгэл кофенийхээ мөрөдлийг ингээд дэвшлүүлсээр явсан гэсэн. Хотод ирвэл энэ ургац гэдэг энэ үрийг амжилт үзээрэй. Ямар ч найзууд амтлаас гадна 100 г, 150 г авлаа. Зараа авчиж байгаасаа чаныг чиж. Жахагийн бас нөгөө ахны влог гаргах үе жахагийн номын нээлт бараг давхцсан байхаа. Тийм. Тэгээ удахгүй нэг номын нээлтэн дээр чаныг гэж бодож байна. Үнэхээр. Кофений бас мэдхгүй олон зүйлийг мэдж авлаа шүү өнөөдөр. Тэгээд жахаг дагаалгах кофенд орсон гэдэг. Тий. Одоо бол кофе сургалтаа хийсэл 15 оноос нь наашна. Ер нь манаас кофе шоп гэхээс илүү ер сургалтын дээр ингээд төвлөрж ажилласан. Хүмүүст ингээд ер нь
кофе уудаг ингээ хүмүүсүүдийг хүмүүжүүлээд бараг өөрийн хэрэглэгч өөрөө л ингээ хүмүүжүүлчих тийм зүйл гарсан гэсэн. Кофеэрээ ингээ кофе хаяана ганц хоёр уудаг хүмүүс чинь ярим нэг кофе сораад дараа нь бүр манайхаас тогтмол кофе өрөө аваад тийм байдалтай. Тэгээд орчин их гоё шүү дээ. Нэлээд олон шавтай болжээ. Энэ өндөрлөг дээрээс харах гэдэг. Одоо олон шавтай болыг бодож байна. Энд ч их олон өдөр би одоо бараг 10 удаа орж байсан. За. Та надад төсөл ургууллаа. Танай харилсан ном, аялал хоёроор өөрийнхөө жүр болгоё. Баярлалаа. Ямар гоё. Баярлалаа. Наад бол өнөөдөр яри хэлий гэсэн үг дотор арим байна гэхэд хамгийн гол нь миний сэтгэлд ганцхан үг бодогдсон. Учир нь тэгээд би хамаг дөрөвний нэг дугаар мөрөнд учир нь бүхэн учиртай гэсэн ийм гурван үгийг бичсэн. Энэ гурван үгэнд энэ удааны учир багтжин магадгүй ирээдүйн аль нэгэн өдрийн учирч бүр багтжин. Дахиад сүүлийнх нь энэ хоёрдугаар мөрөнд нь хоёрхан үсэгтэй. Нандин учир. Энэ удааны анх санаан дуу маш гэнтийн маш сайхан өнөө учирлаа би нандин учрал гэдэг дүгнээд нандин учрал гэсэн хоёр үг бичсэн. Баярлалаа. Цоц жаргая гэдэг ном биччихье. За ингээ Монголоос авчирсан бүх номоо өгöd тоослоо. Завхаач бас гамтай үзэх юм аа. Би ч өстэй бүр баруун салгаагүй л. 50 номтой ирсэн чинь ихэнх өдрөө дуусгасан. Танаас ямар сорти үрвэ, ямар машинаар буурч байна нэг ярьж. За манай улсын өөрөө үйлдвэрсэн. Шоужаа гэх брендийн машин байна. Хүмүүс нар одоо ಈ Бразилийн нэг specialty coffee буурч байна. Энэ борлуулалтад light roast specialty coffee light roast болсод одоо бүр кофений нэг юм мөрөг авдаг. Өнөөдөр бүр цаашдаа нэг юм таа боо Jarang nak ambil tu dari market. Jadi specialty coffee ni. That's the most sana yang stek. Шууд ингээ хатар дээр буурж кофе болохоор 17 18 шүү. Тэр кофений том жижиг ярьж байна. 17 18 гэж чинь одоо том үр байна гэсэн. Тэр том 16 15 бол их specialty гэдэг доор Янзтай. Окей. За. За одоо ингээд савлаад одоо хөргөх үү? Одоо хөргөцсөн. Хөрсөн үү? Ингээ жоохон тавьж иж болно. Хөрсөн ба шүү дээ. Та ингээ үлдээд. За. Одоо шууд савлж үзүүлэх нэ. За. Манай кофе Harvest Coffee ургач гэдэг нэртэй. Тэгээ 15 оноос эхэлсэн. Тэгээд одоо энэ мэдээлэл өгнө. Мэдээлэл бичнэ. Кофе ямар кофе тийм үү? За, light roast. За, би саяын кофег өөртөө чинь жаргал цуурлаа. Бэлэг. Надад ямар гоё. Бразил кофе. Ямар гоё. Баярлалаа. Монголоор бичиж болж юм тий. Болно. Ингээд өөртөө зориулаад кофе хуруулчихдаг би одоо бас. Brazil coffee. Гүм амны ишигтэй хүн юм аа. За. Процесс болохоор natural. За. 150 г. 4 сарын 21 тий. За. Эндэр базраа найзтай. Оо ямар гоё юм бэ. За базраа найзтай. Ажирэлс. Амжилт хүсье. Гайхалтай. Баярлалаа нэстэ. За, аргын хөхөд. Тийм, ургац кофе. Чагас 2025 оны 4 сарын 21. За. Гараад өглөө дөө.
Гараад өглөө дөө. За ингэж яад тэгээд өгч доо. Зурч ярьж байгаа. За бүр ингэ Утга маань халааж байгаа.